Хүний анхны хайрын тухай бодол гэдэг бол адуунаасаа унтаад хоцорсон тэрл цагаахан унах шиг сэтгэлийн манан дундуур янцгаасаар ирдэг юм да. Миний анхны хайр бол хоёр салаа гизэгтэй хүнтэй ногоон дээлтэй савхан гутлынхаа түрээд ялгүй нарийдсан шилгэр бор шилбтэй хөөхөн бороохон байж билээ. Би завсарлагаан болгоноор тэдний ангиар эргэлдээд л. Үгүй бүр дараагийн завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл болгон дээр заавь яаж очие доо гэдэл бодож сууд гисэн. Ямар сайндаа л манай анги тэдний ангиас төрүүлээ тарчих юм бол өнөөхийгөө гарч ирэхийг нь харах гээд сургуулийн довжоон дээр ганцаархноо цогноогоо сууж байдаг гисэн. Анхны хайраа гэж. Бороо шивэрсэн зуны нэгэн үдэш би ангийнхаа хаалгыг төгчж аваад анхны хайрын загтал авчлаа. Тэр шүн лааны гэрэлд цаасны өнгө шарвтай харагдаад л миний сэтгэл гэдэг чинь тогоотой сүү шиг дэврээд л анхны хайр минь ёстой л нэг ариухан байжээ. Өнөө мө том бааж гар дэвтэр завааруулдаг дөрвийн үзэг чинь хайрын тухай үгнүүдийг бичигтэн хэрэг хийж гисэн хүүхэд шиг л хичээж байх юм уу? Бац. Гэнэт хүний хөлийн чимээ дагуурхад би дав хийтэл зочоод бичиж байсан цагаагаан шүүрч авлаа. Хөлийн чимээ дагуурхаа боллоо. Сая л нэг санаа амраад зүрхнийхээ цогцолтыг түргэснийг анзаарсан ч ахяад л шин цаасан дээр захиагаа бичлээ. Ингээд шин хагслан байж битсэн захиагаа өртлөөд гэрлүүгөө хайрж явхад нөгөө захианы хэмжээтэй дөрвөлжин газар халуу шатаад л би гэдэг чинь улсын нууц хадгалсан төмөр авдар шиг нэг л сонирн байж үлээ. Ингээд тэр өдрөөс хойш нэлээд хэд хонлоо. Өнөөмө захианы мань булангууд бүр халтартаад цоорч байх үеэр би сургуулийн довжоон дээр тэрнлүүч эхэллээ. Яа бүзэгдэг. Тэгэхэд би гэдэг чинь трамплин дээрээс өсөрч байгаа юм шиг л чих түлээрээд тэр минь надаас бүр хол байгаа юм шиг. Нэг ухаан орсон чинь өнөөх чинь миний захиаг авчихад хоёр салаа гэзгээ годгонуусаар сургуулийн болон тойроход би гэдэг чинь яахаач мэдэхгүй сургуулийн үүдэнд ургаастай мод шиг л ганцаархнаа үлдээлээ. Маргааш нь 4-р цагийн завсарлагаанаар тэдний ангийн чимгээ миний айлгуурын номыг авчирч өгөхдөө нэг л жогтой инээгээд нэг юм хэлью гэснээ ангийн багш тэндээс журнаалаа барьчихсан ирж явсныг хараад буцаад анги руугаа гүйчихлээ. Ингээд хичээл эд дундаа орж байх үеэр номоо нэгэд үтсэн чинь дөрөв нугуулсан дэлбээ цагаан цаас нүдэнд нь тосхон тэр. Хөөе тамин тэрнээс минь хариу ирчихэж хатар улаажгсан зүрхний цогт түргсээд хуучин мө орсон хүнийхээ осрыг гартаа тас гихч нь ороож барьж хаад хичээл тарахыг тэс чадахгүй нэлээ. Ингээд хичээлч тарлаа. Би гэдэг чинь баруун оон дээр хам хурдаараа айхалсаар гүйж гараад захиагаа задлаад уншсан чинь Наймын биегийн тэнэг дахиад ингэвэл багшд хэлэндэ гэж нямбай нарахгүй битсэн байлаа. Би тэр цаасыг дасалж суусаар байтал 8-ын бэгийн тэнэг гэдг нь л үлджээ. 8-ын бэгийн тэнэг шүү.
Би тэр цаасыг зажилж залхичихлаа. Хоолой сэтгэл хоёр минь адилхан гороож залгисан цаас минь хатуу байсан ч тэр л цаасыг дэвтэх гэсэн юм шиг хоёр нүдний минь нулимс завж дахан урсаар л байлаа. Ингэж л миний анхны хайр, анхны захиамд бүтлгүйдсэн ч тэр л адуунаасаа унтаад хоцорсон цагаахан унах шиг сэтгэлийн минь манан дундуур янцхаасаар л байдгийн да.